Ганагийн сувагт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Хэрвээ та өөр тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн суваг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй, алдаагүй, хэмэл оюун ухаанаар биш, зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр, он цагийг нь өөрчлөлт оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Энэ явдлууд саяхных одоогоос 2-3 жилийн өмнөх явдал юм. Манай хүн жирэмсэн болоод удааг байхдаа гинтэл юм хардаг болчихлоо. Яагаад тэгснээ мэдэхгүй. Уг нь манай хүн өөрөө онгод тойлдоо. Тэгж зөв хүндээ очиж үзүүлтэл онготоо авах болоогүй 4 жилийн дараа ёс журмаар аавна гэж байсан юм. Тэрнээс өмнө бид хоёр буруу онготоо залаад яг л бодилж явахдаа хороололд байр түрээсэлж амьдрдаг байлаа. Тэр байр нэг л биш юмтай байсан. Ороход л нуруу хүйд таагаад нэг л эвгүй. Орцны толин хүртэл эвгүй. Би бүр харахаас ч айдаг байлаа. Нэг өдөр ажил тараад ирэтэл манай хүн амнаас нь цус гараа татчихсан, бараагаа цуучихсан, барьж байсан эрхэн тасраад газар хөвтөж байх юм. Би ч сандраад арай гэж сэргийлээ. Түргэн дуудах уу яах уу эмнэлэг явах уу гэтэл одоо гайгүй толгой эргээд унчихлаа гэж байна. Шалсаар байгаад юу болсныг нэрвэлсэн. Хоол хийх гээд дэлгүүр ороод гараад ирэтэл орцны үдэнд хүнд зодуулсан юм уу гэлтэй нүүрэн цусуулчихсан 50 гаруй насны эмэгтэй. Миний бөгжийг манай хүүд олоод өгөөч гээд араас нь дагаад байсан гин. Тэгээд л юу болсныг санахгүй байна гэж байна. Тэр явдлаас хойш би удалгүй ажиллаа хийгээд явж байлаа. Гадаагийн тасарчсан ажил дуусаад бааз руугаа явж байсан юм. Автобусныхаа заалны гэрлийг унтраачихсан төгжрөл дун зогсож байтал гинэт нэг жаахан хүүхэд хамгийн хойд сандалнаас над руу гүйж ирээд хөгжим пар дохио гэд тэнд байсан бүх товчлуур дээр дарж өгч байна. Тэгснээ буцаад гүйчихлээ. Гэхдээ би огтхон чаагаагүй. Манай хүн орцны үүдэнд юм арснаас хойш удалгүй хүүхэд маань ингэчихсэн юм л та. Тэгээд л аав дээр ирж тэгж бодсон. Тэгээд хэсэг хугацааны дараа заалны урд гэрлийг асаах тэр мөчөд 40 гаруй насны бор царайтай эмэгтэй хүн яг урд хаалганы хажуугийн сандал дээр сууж байсан. Хамаг би хүйт тааж нэг хэсэг сонирн болсон доо. Дараах нь эхнэр бит хоёр шүн баруун салаа руу аршин авахар явж байтал замын хоёр талын шонгийн голын утсан дээр хүн сууж байх юм. Би чи харвуу гэд эхнэрээс асуусан ч манай хүн бити тоо гэж үлээ. Хүний санаанд оромгүй газар тэд нар ч байж байдаг юм билээ. Тэгэд бит хоёр хорооллын байрнаас гараад цайзын тэнд хажуу өрөө түрээсэллээ. Өдөр нь очиж уулзахад эхнэр нөхөр хоёр охинтойгоо ээж хойд автайгаа амьдардаг айл байв. Бит хоёр тэр оройд нүгэд орсон. Орой ундах гээд хэвтэж байтал манай хүн хэлж байна. Хараа энд 5 орчим насны эрэгтэй хүүхэд байна. Тэр сандал дээр буруу хараа тонгоочсон сууж ийн гээд би харсан юу ч байгаагүй. Гэрлээ унтраачихсан байсан болохоор яах вэ? Зүгээр үзээ гээд л өнгөрсөн. Гэтэл манай хүний аман цангаад хоёулаа гарч агаар эмсгэлэнгаа CEO орч ходрий гэхээр нь босоод гэрлээ асаагаад нөгөө сандал руу хальт тартал нэрэл эхнэрийн хилээд байсан нөгөө жаал сууж байна. Тэрхүү үед зүрх ёг хийхэд хачин болсон. Нүүр маань хуухай цайжчихсан эхнэр лүгээ хартал чи бас харцсан уу? Битийн бодоог эмгүүз. Наад сандлыг буцаагаад айл руу н оруулчих. Гэхээр нь би ч шууд л оруулаад явсан. Тэр явдлаас хойш тэр айлдныг хамаатных нь настай тэрэгч хэд хоногор ирлээ. Нуруу шилэн хүзүүний хөвддөг нэг суучих бол хүн ирж татгаас нааш өөрөө босож чаддгүй хүн байсан. Нэг өдөр би ус авах гээд галтгуур ортол нөгөө ихч сууж байх юм. Санаанд ч оролгүй хажууд нь очиод зогссон чинь нэг тийм өмгхийн үнэр хамар цоргоод явсан. Золтол бөөлчөг. Гаднаас нарахад ноорхой халтур хүн биш мөртлөө нэг л тийм муухай үнэр өндөртэй байсан. Эхнэртэй хэлээд бит хоёр нэг сайн үздэг хүн дээр очих харуулсан. Очоод сууж байтал та хоёр ямар хэрэгээр ирсний чи мэдчих байна. Одоо хэлээд өгье гэд учралж байна уу? Тэр айл дээрээс нь нуруу нүгддэг ихчийн нөхөр нь саяхан нас барсан юм байна. Тэр хүн нөхөртөө их гомдолтой. Тэгээд нөхрийнхэн сүнс нуруун дээр нь суучихсан яваад байдаг юм байна. Бидний үзүүлсэн надад хандаж мэлмэ чинь нэгдэд байгаа маань да. Чамгүй их юм үдсэн балчрууд байна. Одоо мэлмэг чи хааж засал хамгаалт хийж өгнө гэсэн.
Эхнэрийн сахиусгийн тухайд харын талын их чадалтай онгод байна. Ууралсан үедээ хүнд битгий хар буруу санаж хараал болж очин шүү гэж захиж үлээ. Харин нөгөө 5 настай хүүгийн тухайд тэр айлын хойд авна урд нь амьдралтай байхдаа 2 хүүтэй байж баг хүн 5 настай өвөд болсон юм байна. Тэр хүүгийнхэн сүнс аавыгаа дагаж муу юмнаас хамгаалж явдаг гэсэн. Тэр ах өөрөө жаах үл бүтэх гар байн хулгай хийн цагдаа шүүхэр их явдаг мөртлөө нэг ч удаа ял авч байгаагүй. 111-т хэдэн удаа орж байсан болохоос бусдаар гайгүй аз тайгиж ярьж байсан. За тэр ч аз биш байхад сүнс гэж байдаггүй, итгэдэггүй гэж хэлдэг хүмүүст хэлэхэд үнэхээр байдаг гэдэг бол үнэн шүү. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүвийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Би Баруун аймгийн нэгэн суманд амьдардаг. Одоо 16-тай. Энэ явдал намайг 14-тэй байхад болсон юм. Би малчин айлын хүүхэд болохоор байнга л хөдөө явна. Манай суманд мөрт толгой гэж чулуун дээр 5 хушуу малын мөр байдаг сонин газар бий. Тэрний архан талд ердөө 20 метрийн цаана л ил твдэг оршуулгын газар байдаг юм. 101 удаа сум орох шаардлага гараад явж явахдаа мөрт толгойг үзмээр санагдаад тийшээ зүгэлсэн юм. Сумтай ойрхон болохоор гайгүй байхаа гэж бодсон хэргэлтэй. Гадаа бүрэнхий болж байсан. Мөрт толгойг очиж үзчихээд оршуулгын газар руу хартал 3 өндөр хар юм яг л томчул уулзаад тамхилаа зууж байгаа юм шиг харагдлаа. Унаа тэрэг морьцуу юу шалга. Би дотроо энд хэн сууж үйдэг юм болоо. Саяхан нэг юмгээ өөд болоод энд тавьсан гэсэн. Тэр айлынхан юм болоо та гэж бодоод 5-3 үг солих санаатай нөгөө 3 хар зүйл рүү яваад очлоо. Газар нь чулуу ихтэй болохоор мотоциклоор аажуухан явж байтал замда төмрөөр хийсэн жижиг гэр яснууд хайлт харагдсан. Би уг нь юм доодоггүй айдаггүй хүн л дээ. Нөгөө 3 руу төхөх тусам дүрс нь улалцаад бүрлзээд байгаар нь салхинд нүд урлцээд байгаа юм бахтай гэж бодоод улам хоригдсон. Гэтэл нөгөө горовч нь гинэт 3 тийшээ маш хурдан гүйчгдэг юм байна. Гүхтээ яг л усны мандал дээрх тусгал шиг бие нь говьлцаад хөл нь мөчөр шиг нарийнхан болоод үсэн сэгсийч гсэн байсан. Тэгснээ нэг нь толгой дээрээ алгаа ташаад сонин үсэрд цогчж байснаа шууд над руу гүйлээ. Би сандарсандаа мотоциклаас хаад баруун тийшээ дарж хөдөлтөл яг миний хараар шүрэг шахам зөрсөн. Тэр агшинд нь би эргээд харсан чинь нүүр нь инээж байгаа юм шиг татуулцчихсан. Улаан хөхөн хөлөлдсөн том нүдтэй юм над руу харж байсан да. Арай өндөрлөг газар гараад эргэж хартал нөгөө 3 анхны байсан байрлал руугаа гүйж явна. Гүйхтэй гар нь яг л хугарчихсан юм шиг намбагнаад гуйваад л. Тэр үед л миний дотор сонирн болоод хамаг би ард сайхаа даарад эхэлсэн. Ийм байдалтай байж мотоцикл унаа тэрэггүй байхаа гэж утсан л та. Тэгээд мэддэг бүх мантер навшаад мотоцикло тендэрхөд сум руу алхлаа. Эргэж чарлгүй явсаар сумын төв орсон доо. Дараа нь манай ангийн 2 банд явж миний мотоциклыг авчирч өгч байсан. Тэр үед л би үхтлээж гэртээ очиод арц хүчээр ариулж зулаасаач зөндөө мөргсөн. Найз маань надад нэг сахиус өгсөн нь одоо ч миний хүзүнд байдаг юм. Тэр сахиусны хүчинд ч юм уу одоо гайгүй дээ. Намайг 8 билүү 9 дугаар ангид байхад ийм явдал болсон юм. Хавар болоод гадаад улаарчсан цаг агаарч сайхан болсон үе. Тэр өрөө ээж намайг дэлгүүр рүү будаанд явуулсан. Би дэлгүүр орж будаа авчаад нэг чихэндээ чихвч зүгээд алхаж явсан. Араас хүн дуудах шиг болдог юм байна. Хин юм болдоо гэдээ эргээд харсан. Би тэр үед сүнсчөд хөрвч гэж айжиж хээч мэддэггүй хөөхт байсан. Манай хажуу хайлын хашааны доогуур бараг үхрэн мөлхөд орчхоор том нүхтэй байсан. Тэгтэл тэр хашааны нүхэр цэнхэр дээлтэй, секси сүстэй, бүгдээс улаануудтай нэг юм цухуугаад надаас миний дүү мах байна уу гэдэг юм да. Би ч дотроо галзуу солиотой хүн байна да гэж бодоод байхгүй та дэлгүүр очиод авчихгүй юу гэдэл гэрлэг орчихсон. Тэр шөнө юу ч болоогүй хар дараагүй хонсонж маргааш насан л гинт шалтгаангүй уур хүрээд
Аав ээжтэйгээ түр тар хийчгээд гэрээ хойно байдаг амбаар руу ороод хэвтчихээд ухаан балартчихсан. Зүүдлээ эдл байх шиг байна. Нөгөө цэнхэр дээлтэй, секси сүстэй ихч чи надад худлаа хэлсэн. Тийм болохоор чиний махыг авна гэдэл. Хөөгөөд яг баригдахын даваан дээр нүүр халуун өргөд сэрчихлээ. Аав ээж хоёр намайг урд удамжны бөөгийн даваад ирчихсэн нөгөө бөө нь миний нүур рүү арх цацаж байсан тэр юм билээ. Намайг сэрэнгүүт дөрвөн хөллүүлж суулгаж ухаад л ташуурдаад байсан. Толгой эргээдэл. Нөгөө ихч намайг дуудаж орилоод байгаа юм шиг санагдаж байснаа ухаан балартаад дахиад нэг мэдхнээ гэртээ сэрсэндээ. Ээж хажууд уйлчихсан суужсэн. Юу болоод байгаа юм бэ гэсэн чинь бөө болохгүй цагтаа болохгүй газарт болохгүй зүйлтэй юм ирсэн байна гэж хэлсэн гэсэн. Зүйлд нь ээжээсээ яаж намайг тийм болсныг мэдээд бөөрөө хувээдсэн юм бэ гэж асуухад чи амбаарт амар чанга нэгээд хөөх тийм үхч ямар гоё юм бэ? Гойны мах, шилбэний мах гэдэл энийг хэдвэсэн гэж хэлэхэд нь хамаг биений шар ус босч үлээ. Бас нэг явдал ярэ. Одоогоос 3-4 жилийн өмнөх явдал л да. Манай урд хашаанд нэг ах ганцаараа амьдардаг байсан. Нэг өдөр ажил тараад гэртээ иртэлээж урд хашааны дарж ах чинь бурхан болчихож гэж байна. Өө тийм үгээд жаахан харамсаад өнгөрлөө. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа ажил тараад найз өхөнтэйгээ уцаар ярингаа гэрийн хашааны үүдэн дэртэл ард байдаг цэглгааны шонг нөгөө бурхан болсон ах түшчихсэн. Тамхитатаа зогсож байсан. Би ч найз өхөнтэйгээ уцаар яриад юу ч бодох сөөгүй байсан болохоор өө сайхан баха гэд хажуугаар нь гараад хашаа руу орчихлоо. Тэгснэг энэ цог тусаад нэрээ дарж ах чин гэж санаад гэрлүүгээ гүйхээр орсон доо. Ээж миний царайг арчаад чи яач ба царай чин бар ачхаж гэхээр нь ээж дарж ах гэдэл ухаалтчихсан гэсэн. Сүүлд нь нэг л ам дээр очиж засал хийлгэхэд их зоригтой хүү байна. Бас их хүчтэй хамгаалалттай юм байна гэж хэлсэн. Би эмээн л намайг хамгаалж явдаг юм байна даа гэж боддөг юм. Бас нэг явдал байна. Аав маань залуу байхадгүй болсон явдал гэд надад ярьж өгдөг юм. Аав нэг удаа найзтайгаа айл гэсээд явж байж л дээ. Нэг айл руу очихоор даваад явж байтал найзыг нэг юм татаад унахчихсан гэсэн. Аав нэлээ халамцсан байсныг хэлэх үү. Ямар юм н оролдоод байна гэд мориноосоо буугаад найзыгаа босгоод тартал нэг бэвис хар зүйл ардан зөксөж өгч. Тэрнийг хараад аав ухаан алдчихсан гэдэг юм. Тэгээ нэг зэрэгтэл үүр цайжгсан аавыг найзтай зэрэгцүүлээ твтүүлчихсэн. Дээлийн тайлаад дэрлүүлчихсэн байж. Мордн байхгүй. Эмилийг энэ улмыг тас татаад хайчихсан. Найзаасаа юу болсныг асуутал чамаг муураад унсны дараа тэр зүйл морь хөөжгүйгээд үсэрч цогчоод л чамаг яах вэ гэд инээгээд яг миний урд үсрээд л ирж байсан. Тэгэд би бас ухаалтчихсан гэж хэлсэн гинлээ. Аав маань энийг ярихдаа тэр үед ингээд үгтэх юм байж тэгэж бодсон шүү гэд инээж өгдөг юм. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн суваг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр он цагийг нь өөрчлөөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.